Ерөнхийдөө нэг ийм төрлийн оюутнууд байдаг штэ тий. Имийг айгу тийм хичээж ардсан гардаг. Тэг хичээхгүй байх юм бол тэгэл ингээл аясараа л явж идэг. Тэгээ би багасаа ер нь бол тийм төрлийн оюутан байсан. Тэгээ ер нь авьяастай хичээлдээ сайн хүмүүс ч юм бол мэдэгддэг штэ тий. Юмыг тэгэл дор дор нь ойлгочдаг. Тэгэл багш өгсөн даалгаврыг дор дор нь ингээл хийчихдэг. Тэгэнгүүт миний бодлоод ирэхээр юмыг айгу тийм логикоор нь харах гэдэг байсан юм шиг байгаа. Тэгэл одоо жишээлбэл нэг юм тодорхойлт авах юм бол тэр тодорхойлтыг заавал ингэж логикийг нь ойлгож ардталт нь юу болж байгааг нь ойлгож цэжилдэг ч юм уу ойлгодог ч юм уу. Тэгэнгүүт надад яадаг вэ гэхээр тэр босод авьяастай ч юм уу онцордог ч юм уу хүүхдүүдээс хэд дахин илүү хичээл зүтгэл гарч иж тэр юмны ард гардаг тэр шалгалтанд сайн дүн авдаг ер нь тийм байсан байгаа юм. Ер нь бол сүүлийн 8 жил бол би хэлний шалгалт өгч байна. Тэгээ 8 жил хэлний шалгалт өгөхдөө болол хятад хэлний HSK 5-ыг болол би жил гаруй ухны хугацаанд авсан мөртлөө солонгос хэлний топик 5-ыг би 20 жил шахуу хугацаанд авч ирсэн. Гэтэ ингээд бодохоор одоо хятад хэл чинь солонгос хэлнээс илүү хэцүү байх ёстой шүү дээ. Тэгтэл би хятад хэлэнд хамаагүй бага цаг зарцуулснаа солонгос хэлэнд ингээд айгүй их хугацаа зарцуулчихсан байгаа юм. Тийм ч учраас та нартай би авьяастай бишгчэнгүү оюутны хувьар хэрхэн шалгалтанд өндөр оноо авдаг байсан бэ гэдэг энэ бичлэгээ хуваалцах гэж байна. Тэгээ энэ бичлэг маань болохоор миний яг түүхээ ярьж байгаа энэ бичлэг байх болно. Тэгээ зарим хүмүүс маань л тэрхээр тэдэн алхам гэдэг бичлэгэнд аягүй дуртай байдаг шүү дээ. Шууд ингээл голгол хариултууд авчдаг. Харин зарим хүмүүс маань л тэрхээр бус хүмүүсийн алдаа оноон дээрээс ингэж суралцдаг. Тийм хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэхээр тийм хүмүүстэй зориулаад өөрийнхөө энэ түүхээрээ дамжуулаад би яг юун дээр алдсан, юуг зөв хийдэг байсан. Тэгээд яаж илүү ингэж цаг хэмнэж оновчтойгоор ингэж шалгалтанд бэлтэх вэ гэдэг тэр туршлагаасаа хуваалцъя гэж бодсон юм бичлэг байгаа. Хамгийн анх 15 тадаа би яг хятад хэл сурч эхэлж байсан. Тэгээ хятад хэл сурч эхэлж байхад манай анги чинь анхан шатны анги гэсэн мөртлөө хятад хэл өмнө нь сурч ирсэн хүмүүс айгүй их орж ирдэг байсан байхгүй юу. Тэгээд ихэнх үедээ болол би угаасаа нөгөө хичээл ойлгохгүй тэгж явж исэн чинь өмнө нь хятад хэлээ сурч ирсэн хүмүүс чи яалтчгүй оноогоор илүүгээр явчих байгаа юм чинь. Тэгээд таад хэрвээ миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол манай сургууль ингэж дүнгээрээ жагсаж тэтгэлэг өгдөг. Тэгээд дүнгээрээ жагсахдаа бол заавар шалгалтын оноогоор ингэж жагсаадаг нөгөө итэх митэх оноо хамаагүй гэсэн. Тэгэнгүүт миний бүх юм ерөөсөө тэр чадвар дээр тогтчихж байгаа юм. Тийм болохоор би чадвараа сайн хөгжүүлж дүнгээ сан гаргана, тэтгэлэг авна. Тэгээ тийм дээр очсон. Тийм учраас яг хичээлээ хийхээс өөр аргагүй тийм байдал үүсээд тэгээд яг хятад хэлийг хий гэж шийдээд хятад хэлээ хийж исэн юм аа. Тэгээ яг энэ шийдвэр гаргах цэг надад айгүй чухал санагдтыг. Тэгээд үнэхээр айгүй тийм зөв зорилготой байгаад яг тэр хэл рүү орох юм бол цаанаасаа хүн айгүй хичээнгүү, айгүй итгэвтэй тэгж хичээлээ хийд юм билээ. Одоо жишээлбэл англи хэл сурж байгаа хүмүүс байх юм бол манай найз англи хэлээр яриад айгүй гой сонсогдтiin. Тийм учраас би англи хэл сурмаар байна гэх юм бол айгүй муу зорилго. Бид нарыг урт хугацаанд тэгж гоё мотивацтайгаар авч чадахгүй. Харин бид нар оронд нь юу гэж бодох вэ гэхээр би англи хэл сурж өөр улсуудын соёлыг судлмаар байна. Би англи хэл сураад олон мэдээллийг ингэж тал талаас авч шүүмжлэлтэйгээр юмыг хармаар байна гэдэг ч юм уу. Ийм харагдаж болох үз урт хугацаанд бид нарыг түлшүүлэхээр тийм зорилго байх юм бол илүү хол явуулдаг юм шиг санагдсан. Би тухайд бол хятадд их сургуульд явна гэж бодчихсон. Дээрээс нь тэтгэлэг авах зорилготой байгаа. Тийм учраас миний тэр мотивац бол нэлээд хүчтэй байсан юм шиг байгаа юм. Тэр нь яаж илэрч байгаа вэ гэхээр ихэнх үедээ бол мэдээж ойлгохгүй байгаа шүү дээ. Тэ жишээлбэл одоо манай оройн тавтлагын цаг гэж байдیں۔ Оройн тавтлагын цагаар гэхэд би чинь одоо 2 цаг 30 минут баг ингээд ширээнийхэн доотлыг цэцэлж мэгтлээл эргэн тойрныхоо ингээд цэвэрлж мөртлээл тэгж өнгөрдөг байснаа. Яг ингээд шийдвэр гаргаснаас хойш бол тэр цагийг юун дээр ширээ мэрэг замраагүй мамраагүй байх хамаагүй бүр үнэхээр ингээд орж flow state гэж ярьдаг ч тийм. Бүр ингээд юу ч хичээхгүй хахад ингээд гараас юм гарч болдог гэсэн. Яг тийм стейтэн дээр очиод хийж эхэлж байсан. Тэгэнгүүт бүр цаашлаад тэр минь гүнзгийрээд яасан бэ гэхээр хүн чинь ингээд юмыг удаан хийх тусам гарт ороод аягүй дуртай болчдөг штэ тий. Тэгээ би бүр дэдлийг амар дурлаж хийжсэн байхгүй юу? Тэгээд жишээлбэл одоо ингээд яг нөгөө нэг цэжлэх арга маргаа болсон та нар хүрээ миний өдөр 100-г цэжилдэг бичлэг үзчихсэн бол тэрэн дээр яг би яаж ханзаа цэжилдэг вэ гэдэг арга хаалцсан байгаа. Тэгээл ингээд ханз манзаа ингээд бичингүүд ямар гоё юм би нүгийг одоо цэжлэгч штэ энэ төр гэж тэгж бодогдож модогддог. Тэгэж яг хятад хэлийг хайрлаж хийсэн үе маань байгаа юм. Тэгээ манай сургуулийн хөтөлбөр ч гэснээр тухайд надад ер нь нэлийн тус болсон л доо. Та дөрөв миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол манай сургууль өглөөний уншлага гэж хийдэг. Тэр нь болохоор өглөө 7-оос 7:20 хооронд тэл дээр ингэж эссе барьж байгаа тэрийгэ чангаар гэж уншдаг тийм хөтөлбөр байдаг байхгүй юу. Тэгээ тэр болоод ирэхээр бид нарыг үлэн илгэн дээр хятад хэлийг оруулж хэлний мэдрэмжийг сайжруулах гэсэн тийм зорилготой. Тийм ч учраас миний явуулдаг өглөөний уншлага болохоор тэрнээс ингэж санаа авсан. Өглөө бидний тэрхэнд ямар ч мэдээлэл ороогүй байхад ходоод үлэн гэдэг шиг бидний тарих хүлэн байхад англи хэлийг оруулснараа тий өөр бусад хэлнүүдийг ингэж оруулснараа тэр хэлний мэдрэмжийг илүү сайжруулах илүү үр дүнтэйгээр тэр хэлийг сурахад тусалдаг болов уу гэж боддtiin. Тэгээ дээрээс нь өглөө чинь бид нарт хинт цаад болохгүй айгуу гоё нам гүм тийм үе байгаа штэ тий. Тийм болохоор төвлөрлийн хамгийн оргилцэг тэр үедээ хэлээ хийх юм бол хэлээ сайжруулангаа өглөөний дадал хүртэл бүтээх боломжтой маш олон давуу талтай юм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр маань бол энэ сар ч гэсэндээ бүртгэлээ авч байгаа. Тэгээ хэрвээ та бүхэн сонирх юм бол доотлын description скэр бүртгүүлэх боломжтой. Тэгээд манай өглөөний уншлага манай англи хэлэл ордог байсан бол одоо илүү томроод Солонгос, Хятад, Япон хэлнүүд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ англиээс өөр хэл сурдаг байх юм бол тэрэнд ч гэсэндээ бүртгүүлээд өглөөний уншлагад маань хамрагдах боломжтой. Өглөөний уншлагаараа бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө олгон 5-6 цагийн хооронд босоод тухайн хэл дээрээ эссе уншаад дундаас нь шинэ үг цэжлээд
Тэгээ дүрмийг нь ярилцдаг ийм групп байгаа. Хоосон тийм дүрм ярихаас л тэгэр ингэж эсэн дээр бодит жишээн дээр дүрм ярих юм бол илүү сайн ойлгогддог юм шиг санагддаг. Тийм учраас та бүхэн маань доотлын inscription гэсгээр бүртгүүлэх боломжтой шүү. Тэгээ хятад хэлний нэлээд хийдэг басны дараагаар би нөгөө мундаг хүүхдүүдтэйгээ бүр мөр зэрэгцэж эхлээд тэр mock test гэж авдаг. Mock test гэдэг маань л тэр яг л тийм шалгалт шиг тэгж авдаг тийм шалгалтыг хэлдэг байхгүй юу? Яг нөгөө шалгалтын цаасаар л яг шалгалтын орчинд байгаа юм шиг биднээс авдаг гэсэн гэсэн. Тэр нь тэгээд 7 хоногт нэгээс 2 удаа авдаг гэсэн баг миний бодлоор. Тэгээд авангууд биш сүүлдээ нөгөө нэг HSK 4-ийн шалгалтыг бол бүр ямар ч алдаа мадаггүй 100 оноос 100 оноо авч тэгж гэдэг болчихсон байсан. Тэгээл нөгөө нэг ангийнхаа онцордог хүүхдүүдтэй нийлээл тэр нь ингэсэн энэ ингэсэн гэл тэгж явж хахад бол үнэхээр урамтай байсан. Тэгээ тэрнийхээ дараагаас зоохкей би HSK 4 болсон юм надад HSK 5 хийгээд 5 яг л хийдэг байснараа хийгээд тэгээ HSK 5 нагаа бол шууд нэг шалгалт өгөөд авч ирсэн. Тэгээ дараа нь англи хэлийг сурч исэн. Англи хэл дээр би бүр тусдаа миний англи хэлийг сурсан их сурвалжууд гэдэг бичлэг хийж гисэн учраас нэг дэлгэрүүлж ирэхгүйгээр ярьчих. Гэхдээ миний хувьд л тэрхээ англи хэлийг бас айгүй дурлаж сурсан. Хүн болго ингэж англиар ярьдаг. Дэлхий дээр хилэн дээр хүн англиар ярьж чаддаг. Тийм учраас би ч гэсэн англиар ярьчих юм бол энэ олон хүнтэй ярьж чаддаг болох юм байна да. Энэ олон гоё номнуудыг англиар уншиж чаддаг болох юм байна да гэж миний зорилго айгүй зөв байсан. Тийм ч учраас яг л нөгөө хятад хэлийг хийдэг байсан шигэ. Өглөөнөөс орой алталбар ингээд өдөрт 8 цагаар тэгэж сууж хийдэг байсан. 8 цагаар суухтаа би яг нацгийн намын санд хийдэг байсан байхгүй. Насаг доржийн намын санд. Тэгээд өглөөг онгоох цагаас нь эхлээд хаах цаг хүртэл суудаг. Тэгээд тийм ч нөгөө үлгүүрнийх нь ихч намайг бүр таньдаг болсон. Би тэр бүр фэйсбүүкээр одоо найз байхгүй. Хаяа миний дүү юу вэ энэ гэх надад ингээд чат мат бичиж мичдэг. Тэгээ бүр яг тийм батлаа өдөр болго ингээд ажил шиг явдаг байжгаад. Тэгээ би яг 5 сар тасралтгүй яг 8 сарын эхээс яг 12 сарын 20 болтол тасралтгүй хийж агаад simple present дээр хүртэл мартчихсан нөгөө хятад хэлсээр агаад. Тэгээд огт оргуугээс IELTS-ийн 6.5 болтол бол тэгж өгчмтэй хийж агаад авч яасан. Тэгээд дараа нь солонгос хэл сураад эхэлсэн чинь солонгос хэлний хувьд л тэрхээр би яг англи хэл хятад хэл хоёрыг сурч ирсэн шиг дурлаж чигээг байхгүй юу. Би солонгос улсад сурахыг багасаа нэг мөрөөддгүйсэн. Тэгээд солонгос улсыг сонгосон шалтгаан маань болохоор за Азийн орн гэхдээ ардчилсан Монголтай ч төстэй тэгээд бас юм Европын орнуудтай ч төстэй юм чинь цаашдаа би магистртаа өөр улс руу явсан ч гэсэндээ надад айгүй гоё тийм дамжлага болох юм байна да гэж харчихсан. Тэгээд солонгос хэлийг тэгж дурлаж шигээгүй. Дээрээс нь мэдээж солонгос төрсэн оюутнуудын нэгэн адилаар айгүй их ажилдаг байсан. Тэгээд хичээл хийх цагуугаас нэг гарахгүй штэ тийм болохоор ингээд ажиллаж агаад хичээлээ ингэж хальт хийгээл явж агаад нэг жил мэл явж байгаад топик 4 билүү авч ирсэн. Тэгээ би тэр үед бол үнэхээр солонгосоор ярьж чаддгүй байсан. Манай ажилч угаасаа тэгээд англиар ярихад л ингээд болчдөг. Нажуулчтай харьцдаг тийм ажил. Тийм болохоор солонгосоор ингээд ярихгүй захирал махир солонгос бүх хүмүүс ингээд англиар ярьдаг. Бид нар ч гэсэн намайг ингээд ойлгодог. Энэ угаасаа солонгос хэл мэдэхгүй гэсэн янзаар тэгээд намайг харж мардаг. Тэгээ байж ирсэн чинь би хэлний бэлтгэлээ төгсөөд их сургуульд орох болвоо. Их сургуульд оронгууд мэдээж топикийн өндөр оноо ээж тэтгэлэг сайн өгнө. Тэгээ дээрээс нь бас миний бодсон юм нь би чинь солонгосын хэлний бэлтгэлд ирэхгээл 20 сая төгрөг 6 сая 900 мянган вон зарцсан. Хэрвээ та нар миний инстаграм дээр постыг маань харж байсан бол 50 сая цуглуулсан түүх мөх энэ гэдэг мөнгө төгрөгтэй холбоотой бүх юм тэнцээ ярьчихсан байгаа шүү. Тэгээд тийм их одоо мөнгө төгрөг зээлэн барин өрөө даран барин ингээд сурчсан. Дээрээс нь бүр ингээд улсад нь ирчихсэн юм чинь ер нь имийг ингээд сурсан шиг сурыг гэж бодоод тэгээд яг солонгос хэлээ хийхээр шийдчихсэн. Нөгөө нэг эргэлтийн цэг гэдэг шиг миний олол эргэлтийн цэг болол тэнд байсан. Тэгээ солонгос хэлээ хий гэж шийдээд яасан бэ гэхээр би чинь тэр үед айгүй их ажиллах шаардлагатайсэн. Өдөр тэгээд 11 цаг ажилладаг. Тэг өглөө 8-аас эхлээд орой 7-т ажиллангуудаа 7-аас эхлээд 11 цаг хүртэл тасралтгүй 4 цагийг солонгос хэлээ хийдэг болсон юм. Тэгээд яг тэр явдал нэг 2 сарын турш тасралтгүй үргэлжлээд заримдаа оройгоор суух боломжгүй байх юм бол би захиралтаа дундуур нь хэлээд дор хаяж 3-аас 4 цаг болол нэг солонгос хэлээ хийдэг. Тэгэж явсаар агаад би яг 2 сарын дараа топикийн 5-ыг ингэж авч ирсэн. Тэгтэл яг топикийн 5-ыг авахд надад ийм 2 сарын л хугацаа хэрэгтэйсэн байгаа байхгүй. Би ерөөсөө тэгж орж ингэ бэлтгэхгүй цугтаагаал яваал исэн байгаа юм. Тэгээ топикийнхаа 5 гэдэг оноог авч нэг санаа амарч байсан юм аа. Энэ миний бүх түүхүүдээс хамгийн ихний авч болох сургамж нь зорилгоо зөв тодорхойлох. Яг ингээл зорилгоо зөв тодорхойлол окей би хийгэн гоо цаанаасаа ингээд мотивац ингээд дундраа сахилга баттайгаар нөгөөдгөө хийж чадж байгаа. Солонгос хэл дээр гэх юм бол үр бүтээлтэй байхаас илүүтэйгээр үр бүтээлтэй харагдах дээр илүү анхаарч ирсэн юм шиг санагдаад байгаа. Нөгөө нэг үзмжинд агуулгаасаа илүү үзмжин дээр илүү төвлөрч ижсэн гэсэн үг. Тэрний үс үг вэ гэхээр одоо жишээлбэл би англи хэл хийдэг байхдаа бүр айгүй экстрим байсан заяа. Тэр үед чинь нөгөө нэг амжилттай явж байгаа хүмүүсийн намтрам амар сонсдог амар тийм болцсон. Тэгэнгүүтээ Марк Зукерберг чинь нөгөө 7 адилхан бодлоготой тэрийг өдөр алга өмсдөг гэлтэгдэг штэ тий. Тэгэнгүүт яг тэрийг дөрөөгаал хар хөдөө хар мэдээдэг тэрийг өдөр алга ингэж өмсдөг. Тэгээ тэр нь яаж байгаа вэ гэхээр өдөрт хийж байгаа тэр сонголтынхаа тоог буруулаад ерөөсөө тэр энерги тийм юмд хүртэл өрөхгүйгээр ингэж хадгалаад англи хэлэн дээр зарцуулъя гэсэн тийм хүслээсэн байгаа байхгүй юу. Тэгэл автоос нь явж явах юм бол англи дээр подкастнаас англи дээр ном уншин ерөөсөө л
бүх орчингоо англи хэл дээр болгоод тэгж эрчтэйгээр юм хийжсэн боловч солонгос хэл дээр болоод ирэхээр би гоё кофе шоп ормоор санагдаал. Тэгээ кофе шоп орсон ч гэсэндээ нэг 2 цаг олигтой төлрөө юм хийчихгүй ингээл болон тавин тэгж хийжсэн. Тэгээ тийм ч учраас ингэж юусоо орж тэгж гоё хийж чадаагүй. Тэгээ дараа нь яг нөгөө өдөр болгон 4 цаг сууж хийдэг байхдаа болол өстой. Яаж ч харагдсан хамаагүй бүр ингээл яг л 4 цагийг ингэж өнгөрүүлдэг. Тэгээ нойр хүрээд ах юм бол нөгөө нэг power nap гэс 10 минут ингэж штэгээд ирэлж авчингуудаа бас оршууд юм хамаа хийж мэдэг. Яг тийм байсан юм. Тийм учраас урт богино одоо 8 цаг суунуу 4 цаг суунуу хамаагүй яг тэр сууж байгаа тодорхой хугацаанд маш сайн төвлөрч байна. Айгуу гоё зураал будаал байх нь илүү чухал биш. Яг тэр агуулган дэр нь яг тэр 4 цагт бол сурч чадж байгаа бүх юмаа сурч гинөө гэдэг л хамгийн гол нь. Тийм учраас бидний төвлөрөх зүйл нь гоё харагдаж байна уу биш. Яг тэр агуулга дээр анхаарч яг үнэхээр төвлөрч иж байна уу? Яг тэр миний сурж байгаа хэдэн цаг хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрч чадчихна уу гэдгийг хэдүүлээ харах хэрэгтэй. 3 дахь хэдүүлээ энэ дээрээс харж болох зүйл нь гэх юм бол та тэрөө сонсч байсан бол би mock test айгүй хийдэг гэсэн. За тийм mock test хийж байгаа гол шалтгаан маань мэдээж шалгалтайгаа танилцах 2-7 тэрхээр бие тасгах. Ягаад гэх юм бол ер нь хэлний шалгалт чинь нэг бүр ингээ 3-аас дээш цаг авдаг штэ тий. Тэнгуут ингээ бүр зүгээр л 3 цаг суух чинь ямар хэцүү лээ. Тэгээд 3 цаг ингээ шалгалт хийгээ сууна гэдэг чинь угаасаа хэцүү. Тийм болохоор тэрэнд бие тасгаа шалгалтанд орж ирэнгүүтээ шууд паниктахгүй угаасаа л дадал болсон тэр орчиндөө байгаа юм шиг шалгалтаа хийхин тулд бид нар mock test-ийг бол маш олон удаа хийх ёстой. Бүр миний хийдэг байсан арга юм заяа. Яг шалгалт болох юм ингээд 7 хоног яг нэг хугацаа өмсөж байгаа өдрөө болгон шалгалтынхаа mock test-ийг хийгээд тэгээ шалгалтын өдрөө яг тэр хугацаа өмсөд яг л нэг өмнө нь бэлтдэг байсан тэр орчиндөө өөрийгөө оруулахын тулд яг тэгж шалгалтаа өгдөг гэсэн байхгүй юу? Тийм учраас mock test хийнэ гэдэг бол маш чухал. Тэгээ манай нэг багш хэлдэг гэсэн. 10 mock test хийгээд ороход шалгалтын чаар шал өөртөө гэдэг айгүй тэгж ярьдаг гэсэн. Тийм учраас та нар маань өөрийнхөө сурж байгаа хэлээрээ mock test маш сайн хийгээрэй тэгж бие засгаараа шалгалтын арга барилд дадаараа. Тэгээд тухайн үед бас би юу хийдэг байсан бэ гэхээр айгүй хувийн хөгжлийн подкаст, ном, ер нь тиймэрхүү яриа сонсхийг айгүй хичээдэг байсан. Тэгэд яагаад тэгдэг байсан бэ гэхээр ерөөсөө өөрийгөө тэр нэг мотивацтай байгаа тэр стейттэй ингэж барихын тулд тэгээд зарим хүмүүс мань бодож магадгүй л дээ миний бичлэгнүүд ингээл хэл мэлтэй холбоотой бичлэгнүүд ингээл яг л нэг юм яриад байгаа юм шиг ингээд санагдаад байж. Харин миний хувьд л тэрхээрээ миний бичлэгнүүдийн ер нь хамгийн эцсийн зорилго нь гэх юм бол тайдыг урам зоригтойгоор ингээд үргэлжлүүлж юмаа хийгээсэй гэдэг л тийм хүсэл байгаа байхгүй юу. Миний хувьд яадаг байсан бэ гэхээр тэр хүний юу ярьж байгаа хамаагүй гол нь ингээд хий гэсэн тэр энергийг мэдрэхийн тулд тухайн хүний ингээд бичлэг подкастуудыг ингээд сонирхдаг байсан. Тийм учраас миний бичлэгүүдийг ч гэсэн яг тийм зорилгоор үздэг хүмүүс ч гэж магадгүй те жоохон шантрах гэдэг юмуд миний энергийг ингээд мэдэрмээр санагдаад ч юм уу те хичээлээ хийдэг юм хүн байдаг даа гэх тийм хүнтэй ярмаар санагдаад ч юм уу миний бичлэг үздэг хүмүүс байж магадгүй. Тэрвээ зарим агуулгууд татгцсан ч гэсэн хамаагүй ингээд бичлэгүүдийг хийхийг хичээдэг. Яагаад тийм бол хэлтэй холбоотой бичлэг хийдэг хүмүүс айгүй тод хэдлээдэг шүү дээ айгүй хавархан ялангуяа хичээл ном хүний хөгжил холбоотой юм ярьдаг хүмүүс айгүй зөвхөн байдаг. Тийм учраас яг ингээл их сурна гэдэг ийм том хэцүү айлд орцсон байхад ийм бичлэг үзнэ гэдэг бол маш чухал байдгийг биеэрээ мэдэрсэн учраас аягүй сайн мэднэ. Тийм ч учраас тэр хүмүүстэй яг одоо ингээ хэл сурах айлд гарчаад аягүй хэцүү байгаа тэр хүмүүстэй туслахын тулд жоохон ч гэсэн дэм болохын тулд энэ бичлэгүүдээ хийдэг шүү. Тэгээ та хэд маань энэ бичлэгээс яг бас тэгж сурах тийм зүйл юу байх вэ гэж одоо дүгнэлт маягийн хийх юм бол ерөөсөө л битгий шантраараа зорилгоо сайн тодорхойлоод эрчимтэйгээр сураарай гэдэг л одоо юм байна да. Тэгээ цаашдаа бол би хэрэгэн шалгалтын дээр өндөр оноо авах вэ гэдэг тийм тип ч юм уу эсвэл тийм заасан бичлэг оруулах байх. Гэхдээ тэрний одоо суурийг бэлдээд ч юм уу тайдтай ингэж өөрийнхөө дүүхийг хуваалцъя гэж бодлоо яг огт оргүйгээс шууд ингэж ярьж ирснээс би ч гэсэн ингэж хэцүү үе байсан шүү. Анхнаасаа мундаг байгаагүй шүү гэдгээ бас хуваалцмаар санагдаад тэгэхгүй бол ингээл айгүй олон мундаг хүмүүсийн бичлэгийг хараад ингээ би айгүй мяа юм шиг тийм санагддаг ч гэсэн үе байдаг. Тийм болохоор тэр үеийг ч гэсэндээ хуваалцахыг хүссэн учраас энэ бичлэгээ та бүхэндээ бэлтгэлээ. Тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд хэлтэй холбоотой бичлэг үзмээр байвал мотивацтай байхыг хүсэх юм бол манай сувагт subscribe дараарай. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгүүдээр уулзцгаая.